Өнөөдөр та бүхэндээ 1999 онд нээлттэй хийсэн Момиг их Америкийн адал явдал төрлийн киног ярьж өгөхөөр бэлтгэлээ. Египтэд манай эртний өмнөх 1290 оны үед фараоны тэргүүн тахилч Насрахстын хамгаалагч Имотив фараон Сетигийн эзэгтэй Анаксономонд бусад эрчүүд гар хөрхийг хориглдог хатуу дүрмтэй байсан ч түүнтэй хайр сэтгэлийн холбоо тогтоож амьдралаа эрсдэлд оруулдаг. Удалгүй фараон Имотивийн гэрт орж ирээд Анаксономоныг энд юу хийж байгааг асуугаад түүний арилсан будгийг харж хэн түүнд хүрснийг асуудаг. Гэтэл Имотив фараоны ард гарч ирэн түүний гэлдийг сугуулхад фараон Имотив миний тахилч гэхэд Анаксономон фараоныг араас нь хутгалж Имотив нөгөө талаас нь илдээр завчин хөнөөдөг. Фараоны хашгирах чимээнээр түүний бие хамгаалагчид хаалганы цанаас давших бөгөөд Анаксономон Имотивийг зогт өөрийгөө авар. Зөвхөн чил намайг дахин амьдруулж чадна гэхэд Имотив би чамайг орхихгүй надаас холт гэсэн боловч тахилчид түүнийг чирэн авч явдаг. Имотив явхаас өмнө чи дахин амьдрах болно. Би чамайг амьлуулна гэж хэлэв. Фараоны бие хамгаалагчид орж ирэхэд Анаксономон миний бие одоо түүнийг байха болсон гэж хэлээд амиа гүйтгдэг. Үүнийг харсан Имотив Анаксономоныг амьлуулахын тулд тахилч нарын хамт ордон руу нэвтэрч цогцыг нь хулгайлжээ. Тэд цөлийн гүн рүү дахиж Анаксономоны цогцыг Өгөхсдийн хот Хамуу навтраад авчирв. Хайрынхаа төлөө Имотив бурхтын уур хилэнг дарж хотын төв рүү орон Өгөхсдийн хар номыг ариун газраас авчээ. Анаксономоны сүнсийг газар дор харанхуй ертөнц рүү илгээж түүний амин чухал эрхтнүүдийг авч 5 ариун савнд хийжээ. Анаксономоны сүнс өвлөөс буцаж ирсэн боловч фараоны бие хамгаалагчид Имотивийг даган ирж зан үйл дуусгаас өмнө түүнийг зогсоодог. Имотивийн тахилч нарыг амьдаар нь мууми болгох ял оноож Имотивд эртний бүх хараалуудаас хамгийн аимшигтай нь болох Хоомдайыг твчих ял оноо. Египтийн бүх хараалуудаас хамгийн аимшигтай нь болох Хоомдай хараал нь Египтийн эртний дэд санваартнууд бурхныг доромжилсан хүмүүст зориулсан шийтгэл болгон бүтээсэн эртний хараал юм. Имотивийн хилийг тасалсны дараа амьдаар нь мууми болгож авсан тийгээд Скараб хорхоонуудыг авс руу оруулсны дараа авсыг таглаж тусгай түлхүүрээр цоожлоод Египтийн Анубис бурхны хөшөөнд дор битүүмжилсэн бөгөөд Сетигийн ордны хамгаалагчдын удан болох Мэжай нар олон зууны турш хамгаалан хяналтандаа байлгаж байжээ. Хэрв Имотив хизээ нэгэн цагт судлагдах юм бол түүнийг өхөшгүй мөг болгосон хүчнүүд дэлхий дээр сүрэл тахал авчрах хүч чадлыг олгох болно. Хамуу навтра 1923 он 3000 жилийн турш хүмүүс цэрэг аримууд энэ газрын төлөө тулалдсан бөгөөд доор нь ямар хорон муу зүйл байгааг огт мэдэхгүй байлаа. Рик Оконол тэргүүтээ Францын гадаад легионууд зэргүүд Хамуу навтра хотод Мэжай дайчдын эсрэг байлдах бөгөөд Оконол Мэжай дайчдыг ойртон ирэхэд галлах команд өгдөг. Түүний хажууд байсан найз Бэний тэднийг орхин зогтох бөгөөд Мэжай дайчид бэлтгийг даван орж ирэхэд Оконол гарбуу гаргаж ирэн угарч байлдаад найз Бэнийдээ зогт дотог шор гэж хэлэхэд Бэний төрүүлж ороод Оконолыг оруулахгүй хаалгыг ав. Оконол сумнаас бултан зогтсон боловч бүслэгдэж бууж өгөх гэж байтал дайчид хачгалтайгаар бууж өгөн зогтож цаадаг. Оконол чи өгөх болно гэсэн дуу хоолой сонсож Анубисийн хөшөөрөө харж байтал доороос нь ис босож нүүрний хэлбэр үүсэн орилоход Мэжай дайчид бүгд зогтож цаадаг. Оконол зогтож байгаа тавцал руу эргэж харахад Мэжай дайчид байх бөгөөд дайчид түүнийг алах уу гэж асуугаад толгойлогч нь хэрэггүй цөл тэрнийг алах болно гэж хэлээд түүнийг зугтаалгадаг. Кайро хот Египт 3 жилийн дараа 1926 онд Кайрын номын сан Египт судлаач болох хүсэлтэй Эвелин Карнахан номын сандаа ном янзалж яваад шаттайгаа номын тавир мөргөн унах бөгөөд эхний тавир унж дараагийн тавирууд дараалан ундаг. Номын тавирууд унах чимээнээр номын сан гэрлэгч орж ирээд Эвелинийг загнаж ямар ч аргаар хамаагүй номын сан зэгцэл гэж илчгээд гарна. Эвелин үзүүрийн өрөөнөөс чимээ гарахыг сонсож бамбар аавн шалгаж байтал түүний ах Жонатан авсан дотроос мууми гаргаж ирэн цочоодог. Эвелин номын сан гэсүтгсэн болон Бембрижийн эрдэмтэд өргөдлийн маягтаас нь дахин татгалцсныг Жонатан дийлэн сэтгэлээр унахад Жонатан түн Тевсэс олсон гэж хэлээд оньсон харцтай зүйлийг өгч юу болсноо асуудаг. Эвелин хайрцгийг нээж үзээд дотроос нь газын зураг олж мөзийн эрхлэгчид үзүүлээд нэгдүгээр сетигийн тамга гэж бодож байгаагаа хэлэхэд эрхлэгч магадгүй юм гэж хариулдаг. Жонатан тэднээс нэгдүгээр сети гэж хэн болох баян эсхийг асуухад Эвелин дунд 19-р гүрний 2 дахь фараон байсан бөгөөд фараонууд дундаас хамгийн баян фараон байсан гэдгийг хэлдэг. Эвелин мөзийн эрхлэгчид газрын зургийг 3000 жилийн настай бөгөөд энэ шатлал Хамуу навтраг зааж байна гэж хэлэхэд эрхлэгч битгий инээ түргээд бид эрдэнэ цагч биш эрдэнэтэд Хамуу навтраг бол эртний арабын төвчид грек ромын жуулчдыг зугаацуулахын тулд ярьдаг үлгэр дом гэж хэлдэг. Эвелин хот мууми хараалаар хамгаалагддаг тухай бүх цуурыг би мэднэ. Гэхдээ судалгаа маань намайг хот үнэхээр байсан байж магадгүй гэдэгт итгэхэд хүргэсэн гэж хэлдэг. Мөсөн эрхлэгч газрын зургийг үзэж байгаад лаан чатааж өгөх бөгөөд олон хүн Хамуу навтрагийн үлгэр төөцөлдөж амьдралаа дэмий үрсэн байдаг. Хэн ч олоогүй. Эхийг нь хизээж эргэж ирээгүй гэж хэлнэ. Эвелин Жонатан газрын зургийг Тевсэс олсон гэж худлаа хэлснийг мэдэх бөгөөд Жонатан дүнд Рик Оконол гэх хэрэг сулгааснаа хэлдэг. Тэд хамтдаа шорон тогдож байгаа Оконолтой уулзаж бид таны оньсон харцыг олсон бөгөөд энэ хайрцагны тухай асуухаар ирлээ гэхэд Оконол үгүй гэж хэлээд Хамуу навтрагийн тухай асуухаар ирсэн мэдтэй гэхэд
Эвелин энэ харьцаг Хамунавтратай холбоотой гэдгийг яаж мэдж байгааг асуув. Оконнел яагаад гэвэл бид тэр харьцыг олохдоо Хамунавтрат байсан гэдгийг хэлдэг. Эвелин түүнээс тийшээ яаж очих хаана байдгийг ортон асуухад Оконнел түүнийг үнсээд үнэхээр мэдмээр ивэл намайг эндээс гарга гэж хэлнэ. Оконнелийг дүүжлэх болоход Эвелин харгалзагчаас Оконнелийн амийг аврахын тулд мөнгө санал болгож харгалзагчид хангалтгүй байлаа. Эвелин түнд Оконнел Хамунавтрад очих замыг мэднэ гэхэд түүний амийг өршөж олсон эрдэнсийн 25%-ийг харгалзагчид өгөхөөр тохиролцдог. Джонатан Эвелин хоёр Оконнелийг ирэх үгүйг ярилцахад Джонатан түүнийг кобой хийж магадгүй гэхэд Эвелин би түүнийг бохир бүдүүлэх хүн гэж боддог. Би түүнд баг зэрэг дургүй гэхэд Оконнел миний тэндэг хүн байна уу гэж хэлэн ард нь гарч ирэхэд Эвелин түн рүү гайхан хараад худал яриагүй байхыг анхааруулхад Оконнел хатагтай миний бүх зэргүүд үүнд итгэдэг байсан учраас тушаал авалгүйгээр Ливийн талыг тулж Египт рүү явж Хамунавтраг олохоор явсан юм. Би тэнд очоод элс цусад олсон. Цүнхийг чинь би авъя гэж хэлээд төрүүлээд усан онгоц руу гардаг. Тэд Хамунавтраг хүрх аяллаа эхлүүлэхээр усан онгоцонд сун алдарт Египт судлаач доктор Алан Чемберлин тэргүүтээ Оконнелтэй хамт албахаж байсан хулчгар легионы зэрэг байсан Бени Габорын удирдсан алдагдсан хотын байршлыг мэддэг Америк эрдэнэсийн ангуучтай таарлана. Тэд мөрөөдөд тоглоондоо Оконнелийг урахад Оконнел би мөнгөөрөө биш амьдралаараа мөрөд тавьдаг гэхэд Хамунавтрад чамаас төрүүлж очно гэж $500 мөрөдсөй гэхэд Оконнел мөрөдсөхийг зөвшөөрдөг. Оконнел Эвелиний ширээн дээр ич цүнхээ тавиад дэлгэж буу гаргаж ирэн цэнэглэхэд Эвелин түнс бид байлдах гэж байгаа юм уу гэж асуухад Оконнел хатагта энд хэн нэг юм байна гэж хэлдэг. Эвелин Хамунавтраас ямар нэг зүйл олно гэж найдаж байгаа. Үнэндээ болно. Ах маань эрдэнэс байгаа гэж бодож байна. Чиний бодлоор тэнд юу байгаа вэ гэхэд Оконнел нэг үгээр бол хорон зүйл. Бидүүнчүүд болон Туаregууд Хамунавтраг харагдсан гэж үздэг гэхэд Эвелин би үлгэр домогт итгэдэггүй ноён Оконнел. Гэхдээ түүхэн дэх хамгийн алдартай номуудын нэг тэнд оршуулгдсан. Амун-Рагийн ном. Үүнд хуучин хаант улсын бүх нууц сэжидүүд агуулгаддаг. Хүүхэд байхад Египтийн миний сонирхлыг татсан анхны зүйл. Тийм учраас л би энд ирсэн. Нэгэсэндээ миний амьдралын эрэл хайгуул. Тэд түүнийг цэвэр алтаар хийсэн гэж хэлж байгаа нь чиний санааг зоох зүйл биш үү гэхэд Эвелин тийм ээ та түүхээ мэднэ. Би эрдэнэсээ мэднэ. Эвелин түүнээс чи яагаад намайг үнссэн бэ гэж асуухад Оконнел би дүүжлэгдэх гэж байсан. Тэр үед чамайг үнсэх нь амьд үлдэхийн тулд их хамгийн зөв санаа юм шиг санагдсан гэж хэлэхэд Эвелин уурлаж түүнийг орхин явдаг. Оконнел хуучны хулчхан найз Бенитигээ таарч түүнээс энд юу гэж байгааг нь асуухад Америкчуудыг Хамунавтар руу чиглүүлж яваагаа хэлдэг. Оконнел баяртай Бени гэж хэлээд түүнийг даалгаа руу шидэж өргөнө. Үүний дараа хөлөг онгоцон дээр гарсан гутлын мөрийг олж хардаг. Эвелинийг өрөөндөө байхад Мэжэдэ чинь түүний хоолойд хутаг тулгаж газрын зураг болон онцгой ард цөмтөлхөр хаана байгааг түүнээс асуудаг. Яг энэ мөчөд Оконнел орж ирэхэд Эвелинийг барьцаалах бөгөөд Оконнел өөр нэг Мэжэ рүү буудаж газрын зургийг авах хооронд Эвелин өөрлөнд хутаг тулгаж байсан Мэжэгийн нүд рүү лааны суураар цохиж мултраад өрөөнөөс гарцгаадаг. Хөлөг онгоц шатж эхлэх бөгөөд зарим хүмүүс даалаараа үсрэнэ. Оконнел Мэжэд ачаатай байлдах бөгөөд Эвелинийг даалаараа шидээд араас нь үсрэх гэтэл дахин нэг Мэжэ ир гарч ирэн түүн рүү дайрлаа. Оконнел хариу цохилт хийж түүнийг шатаж байгаа өрөөрөө түлхээд даалаараа үсэрдэг. Хөлөг дээр үлдсэн Америкчууд Мэжэд ачаатай буудалцах бөгөөд гал шир үсгэд бүгд ус руу үсэрцгэн. Ирэг дээр гацгаасны дараа Бени Оконнелийг чангаар дуудаж надад бүхмөрд байгаа юм шиг санагдаж байна гэхэд Оконнел хөөе Бени чи надад голын буруу талд байгаа юм шиг харагдаж байна гэж хэлдэг. Маргааш нь тэд захаас 4 тимээ авч 9 цөлөөр хол замыг тоглоно. Үр цайхаас хэдхэн мөчийн өмнө Оконнелийн бүлэг Бенигэрээ өдөрдүүлсэн Америк бүлэгтэй таарлах бөгөөд нар мандаж эхлэхэд Хамунавтар хот тэдний өмнө сүндэрлэн харагддаг. Тэд мөрийгөө алдахгүй тулд уралдах бөгөөд Бени Оконнел руу хэдэн удаа дайрахад Оконнел түүнийг барьж аваад мориноос нь шиддэг. Эвелин Оконнелийн араас гүзэж ирэх бөгөөд тэд Хамунавтраа хотод төрүүлж ирэх боловч хоёр бүлгийн хоорондын хурцдмал байдлаас олж тэд тус тусдаа хотыг судалж эхэлдэг. Орой болгоод Оконнелийн багийнхан бамбар асаан дотогш орцгодог. Гинэт хачиргалтай чимээ цуураад нь сонсогдож буу гарган шагаахад нөгөө бүлгийн хүмүүс ч гэсэн буу барин гарч ирдэг. Тэд хөшөөг манайх танах гэж булаацалдан муудалцж байгаа хооронд Эвелин жижиг цоргороо чулуун унгаж доор ямар нэг зүйл байгааг мэдээд хөшөөг тэдэнд дүлдээж Оконнел болон Джонатан харгалзагч нартай хамт газарт орохыг судалдаг. Харгалзагч ганцаараа явж байгаад ханны өмнө ирж цэнгэр алдаа очихлоо гэж баярлан зүгэндээ хийж байгаад элс рүү нэгийг ундагахад Скараб их хорхоо гарч ирэн түүний гудлыг цоолж бие рүү норж дээшилсээр толгоор нь ордог. Энэ хооронд Америкчууд хайрцаг болж нээх гэтэл тэдний нэг үүнийг эрсдэлтэй гэж бодон ухагчдаар онгойлуулахар шийддэг. 3 ухагч үүнийг онгойлоход даралттай давсны хүчилд хайлж өгцгэн. Энэ хооронд Оконнелийн багийнхан Амун-Рагийн номыг хайх бөгөөд Джонатан хадуурыг гольфын цохир шиг барин хан руу цохиход Анубисийн хөшөөний доорх булш тэдний өмнө ундаг. Оконнел тоосыг үлээгээд ямар нэг түлхүүрний нүх байх бөгөөд Эвелин Джонатаны өгсөн онцгой хайрцаг гаргаж ирээд нүхэн тийгэд харгалзагч орлон гарч ирдэг бөгөөд гүйж явсаар хан мөргөж өгдөг.
Шүн дунд Ардит Бай тэргүүтээ Межэ дажид дайран орж ирдэг. Америк ирчүүд болон О'Коннеллийн багийнхан тэдэнтэй байлдана. О'Коннелл бууга алдаж тэсрэг бөмбөг асаахад Межэчүүдийн удирдагч Ардит Бай хангалттай бид дахиж цоц орсохгүй. Гэхдээ та нар явах ёстой. Энэ газрыг орхи эсвэл үх. Та нарт нэг өдөр байна гэж хэлээд явцгаадаг. Тэднийг явсны дараа О'Коннелл согтсон Эвелинд өөрийгөө хамгаалах арга зааж өгөх ба түүнийг Хамунафтарт юу хийж байгааг нь ойлгохгүй байгаагаа хэлэхэд Эвелин О'Коннеллд Египт миний цуснд байдаг. Аав маань Египтэд хайртай алдартай аялагч байсан бөгөөд адал явдалд дуртай ээжтэй маань гэрэлсэн. Би хайгуулж адал явдалтнууд Эрдэнэ цагч эсвэл дайчин биш байж болно ноён О'Коннелл. Гэхдээ би хэн гэдгээрээ бахархдаг гэж хэлээд О'Коннеллийг үнсэх гэж байгаа дунтаад өгдөг. Америк ирчүүд хайрцаг дэрх бичгийг уншихад энэ хайрцгийг нээсэн хүнд өхөл хурдан ирэх болно гэд уншиж эхлэхэд ямар нэг хачирхалтай чимээ гарч салхи үсэх бөгөөд ухагч нар зугтцгаадаг. Аалан үргэлжлүүлэн уншина. Үхэлшгүй хүн нэг бий. Тэр хүн амьдах хаваас арин хуулиар мялагдана. Энэ хайрцгийг онгойлгосон бүх хүнийг тэр хөнөөх болно. Энэ хараалыг бүрэн гүцэд биелүүлэхийн тулд эд эрхтнийг нь шингээж авна. Ингэснээр тэр дахин төрөх болно. Мөн үхгэсэд байхаа болно. Харин энэ дэлхий дээр тахал бий болно гэж уншихад Бэний хараалаа сайн зогтдог. Тэд Бэнийг тэнийг мухар сүсгтээ новч гэж хэлээд хайрцгийг нээдэг. Энэ хооронд О'Коннелл тэрхэд булшиг босгож байгаа түлхүүрээр онгойлгоход Эмотепийн муми болсон буш гарч ирэн тэднийг цочодог. Эвелийн өмнө нь ийм буш харж байгаагүй бөгөөд 3-ны гаруй настай байх ёстой гэдэж одоо ч язаасаар байгаа юм шиг харагдаж байна гэж хэлдэг. Тэд авсны таган дээрээс хомсны мөр олж харах ба өгөл бол зөвхөн эхлэл гэсэн бичгийг олж хардаг. Энд хооронд Америк ирчүүд Анаг Сономоны эд эрхтнийг хадгалсан халахвчтай лонх болон үхгэсдийн хар номыг олдог. Америкчууд тус бүр нэг савыг авч харин Аалан номыг авдаг. Эвелин Ааланыг хар ном барьсан байхыг хараад наад номыг ч нэгэд түлхүр хэрэгтэй гэдэгт би итгэлтэй байна гэж хэлээд явдаг. О'Коннелл Жонатан хоёр дээр Америк ирчүүдэж олсон зүйлээ гайхуулан та нар олсон мумигаа хадаач чадвал төлөө болгон зарж болох юм гэж хэлэн дооглоно. Эвелин харгалзагчийн цүгнээс олсон скарабыг гаргаж ирэн олон жил амьдарч цогцсны махыг маш удаанаар иддэг. Миний уншснаар бол манай муми найз Хоомда гэдэг аимшигтай хараалд өртсөн. Эцэг нэгэн цагт Хоомдагийн хараалаас амьд гарч ирвэл тэр Египтийн 10 тахлыг авчирна гэж бичсэн байдаг гэж хэлнэ. Шүн дунд Ааланыг унтаж байхад Эвелийн түнэс номыг хулгайлж авчаад түлхүүрээр нээдэг. О'Коннелл би Амун-Рагийн ном алтаар хийцэн гэж бодсон юмсан гэхэд Эвелин тийм ээ гэхдээ энэ Амун-Рагийн ном биш байна. Үхэгсдийн ном байх гэж хэлээд нэг хуудсыг чангаар уншихад Эмотефийн ширэлс ирж эхний тахал болох царцаан сүрэг тэдэн рүү дайрдаг. Бүгд зогтон дотогш ороход Америк ирчүүд нэг болох бүр нь бүдэрч унан шилэн хайн тэмтэрхэд зогтож байсан Бэний түүний шилэн дээр гიშгэн хаглана. Бүр нь бодч тэмтрэн алхахад Эмотеф түүний ард гарч ирдэг. Харин О'Коннелл тэрхэд сүрэг скара порхонд зогтон гүйх бөгөөд тэд өндөр газар гарan зогсож хорхоонуудыг явж дуусахыг хүлээгт сур. Эвелийн арагшаага налахад хаалга гэргэж түүнийг додогч оруулна. Төрсөн Эвелийн бөөрнийг олсондоо баярлаж түн рүү ойртоход нүдэн Эмотефт алдсан бөөр нь түн рүү эргэж хардаг. Цоцсон Эвелийн арагшаагаа хэд алхахад түүний буушнаас олсон муумижсэн шал гарч ирэх бөгөөд Эвелийн түүнээ сайн цочж ухарч явсаар ханаж хагддаг. Бөөрний нүд хилийг авсан мууми Анаг Сунаа мөн гэж хэлнэ. Энэ хооронд Америк ирчүүд скара порхоонуудаас зогтон О'Коннелл Жонатан хоёрлоо ирж хамтдаа зогтох бөгөөд угагчдын нэг хорхоонуудад бариулна. Муми Эвелинийг надтай хамт яв. Миний гүнж Анаг Сунаа мөн гэж хэлнэ. Яг энэ үеэр О'Коннелл болон Америк ирчүүд Эвелин дээр ирж мумиг харах бөгөөд түүнийг хашгирахад О'Коннелл түүнийг буудаж унгаагаад зогтон гарч ирэхэд Ардит Бэй болон Межэ дажид тэдэн рүү бууж иглүүлээд та нар бидний 3000 гаруй жилийн турш айж байсан үгэл сүлийг авчрах Эмотефиг дахин амьлуулаа гэж зэмлээд мумигаас аварсан нүд хилээ алдсан бөөрнийг Америк ирчүүдэд өгөөд тэр та нарыг бүгдийг чинь дуусгахаас өмнө эндээс хурдан явцгаа. Би явж түүнийг устгах арга олох болно гэж хэлээд тэндээс явцгаадаг. Энэ хооронд дотор ганцаараа үлдсэн Бэний мумитэй таарлах бөгөөд өөрт байсан бүх сахиусыг гаргаж ирэн өршөөлгөв. Бэний ханаж хагдаж өгөх төгсөн ч сүүлийн сахиусыг гаргаж ирэн уншлаг уншихад муми боолуудын хилийг таньж түүний амийг өршөөгөөд Анаг Сономоны амин идэрхтнүүдийг агуулсан ариун савуудыг олоход түүнийг ашиглахаар шийддэг. О'Коннелл болон Америк ирчүүд тэндээс зугтаж Каир хот руу иргэн ирж Египтийг орхихоор төлөвлөх боловч Эвелин хараалыг сулсан тэдний буруу байсан тул Эмотефиг зогсоох нь тэдний үүрэг гэж үзэн үлдгэр шийднэ. Бэний Эмотефиг Каир руу авчирч Америкчуудыг хайж болоход нь тусалдаг. Удалгүй дараагийн тахал эхлэх бөгөөд ус цус олон хувирч тэд Эмотеф ойрхон байгааг ойлгоно. Удалгүй шуурга шуурч тэдний дээрээ солир унах бөгөөд Бэний зугтаж байгаад О'Коннеллтэй таардаг. О'Коннелл Эвелин хоёр мумигийн орсон газар руу очиход нүд хилээ алдсан Америк бөөрний хатаж хорч исэн бие болон өөрийгөө нөхөн сэргэж байгаа мумиг олж хардаг. О'Коннелл түүн рүү галалсан боловч дайралт нөлөөлдгөө бөгөөд муми түүнийг өргөж аваад орж ирсэн Америк ирчүүд рүү шиднэ. Муми Эвелин рүү ойртож чи намайг өглөөс аварсан. Баярлаа гэж хэлээд үнсэх гэж орлоход өрөөндөөс нь төгөлдөр хур дээр муур алхаж түүнийг айлгахад элсэн шург олон зугтдаг. О'Коннелл болон Америк ирчүүд мөсөд ирэхэд Межэ даждын өдөртөгч Ардит Бэй мөсийн эрхлэгчтэй хамт байхыг хараад гайхацгаах бөгөөд мөсийн эрхлэгч өөрийгөө Эмотефиг дахин амтуулахаас сэргийлэхийн тулд тангараг өргөсөн нууцны гимтлийн гишүүн гэдгээ илчилдэг. Тэд бүгд хамтдаа мумиг хэрхэн зогсоох тухай ярилцах ба
Оконнел тэднээс муумиг муурнаас айдаг эсийг асуухад муур бол газар доор ертөнцийн хамгаалагчид учраас тэр. Гэхдээ тэр бүрэн хувирвал юунаас ч айхгүй гэж хариулдаг. Кентерс нь тэднээс хизээ бүрэн хувирахыг нь асуухад хайрцгийг онгойлгосон хүмүүсийг алж хатаж хорж идэлн сорсны дараа гэж хариулна. Эвелийн тэдэнд мууми өөрийг нь Анаг Сономон гэж дуудсан. Бас үнсэг гэж оролцсныг нь хэлэхэд тэд Анаг Сономонд хайртай учраас харагдсан юм. 3000 жилийн дараа ч гэсэн түнд хайртай хിവэр байгаа юм байна гэхэд Эвелийн романтик юм а. Гэхдээ надад ямар хамаатай юм бэ гэхэд Ардит Бэй тэр Анаг Сономоныг дахин амьдуулах гэж оролдох байх. Бас тэр аль хэдийн золиослог хүний сонгосон болтой гэж хэлээд Эвелин рүү хараад энэ нь бидэнд мумиг алхахад хугацаа өгч магадгүй. Бидэнд боломжтой бүх тусламж хэрэг болно. Тэр улам хүчрхэг болж байна гэж хэлээд дээш харахад нар хертэж эхэлдэг. Оконнел Эвелинийг Эмотипээс хамгаалахын тулд өрөөнд дүүжиж үлдсэн хоёр Америк ирийг харуул зогсоогоод Джонатантай хамт доктор Алланд сэрэмжлүүлэхээр явна. Аллан үхсдийн номыг барин гудамжаар зогтох бодож түүний ард муми гарч ирдэг. Оконнел Джонатан хоёр түүний өрөөнд орж ирэхэд шүүгээг ухаж байсан Бэни зогтох гэж оролдоно. Оконнел түүний араас сандал шидэж унгаагаад түүний юу хайж байгааг асуун сүрдүүлэхэд Анаг Сономоныг амьдуулахын тулд үхсдийн номыг хайж байгаагаа хэлнэ. Гинэт хинэгний хачиргах чимээ гарахад Бэни түүний зогчход цонхор өсөрдөг. Оконнел Джонатан хоёр цонхоор харахад доктор Алланыг алж хаттлан сороод үхсдийн номыг авч амнаасаа ялан сүрэг гарах нь тэднүүд дайрдаг. Харуулт байсан хоёр Америкийн нэг нь уухын авчрахаар доош буухад муми элсэн шуурга болон орж ирээд Хендерснийг хаттлан сороод Эвелинийг унтаж байгаад хаалганы түлхүүрний нөхөр элс болон орж хувираад Эвелин рүү дөхөн очоод Анаг Сономон гэж лээд түүнийг үнсэн. Гэтэл Эвелин сэрж түүний түлхэх үед Оконнел Джонатан хоёр орж ирээд муур гаргаж ирэхэд Эмотеп элсэн шуурга болон цонхоор зогтдог. Тэд мүзээрээ очих бөгөөд хэрэг үхэгсдийн хар ном Эмотепийг амьдуулсан бол Амунрагийн алтан ном түүнийг алж чадна гэж таамаглацгаадаг. Тэд Эмотеп гэсэн чимээ гарахыг сонсоод цонхоор харахад шархлаа гих дараагийн тахал болох боол утсан иргэд Эмотепийн шившлэг дүртэн мөзийг тойрон хүрээлнэ. Эвелин чулуун хөшөөг харж үхэгсдийн ном Анубисийн хөшөөнд ор байсан. Амунрагийн алтан ном Хамунаптраад Хорусын хөшөөний дор байх ёстой гэж таамагладаг. Боолууд орж ирэхэд Джонатан машина асаагаар төрүүлж гарахад боолууд түн рүү дайрна. Джонатан тэднийг дуурайн Эмотеп гэж хэлэн тэднийг дуурайж ард нь үлдээд машина асаан тэднийг суулгаад хөдлөх үед Бэни Эмотепийг дуудснаар боолууд тэдний замд отож байдаг. Тэд бүслэгдэж арга мухардахад боолуудыг дайран гарч машин руу авирснуудыг авч хитэн тэмцгэд Даниэл боолуудад татагдан машинаас унж байсан бүх сумаараа тэдний араас хөөжсэн боолуудыг буудна. Түүний сум дуусахад Эмотеп түүн рүү ойртон ирнэ. Даниэл ариун савыг тэдэнд өгөх идэж Эмотеп түүнийг хаттлан сороод бүрэн хувирдаг. Удалгүй Оконнел тэрхэд бүслэгдэх бөгөөд бүрэн хувирсан Эмотеп Эвелин рүү дөхөж ирээд надтай хамт яв гүнж минь. Чамайг үрд минийх болгох цаг болж. Миний гарнаас барь. Би найз нарын чинь амийг хэлтрүүлээ гэж Эмотепийн хэлснийг Бэни орчуулж өгнө. Эвелин тэднийг аврахын тулд Эмотеп дээр очих ба Оконнел Эвелинийг Эмотеп дөхөхийг хүсэхгүй байсан учраас буу гаргаж ирэхэд Ардит Бэй өнөөдөр амьд байж маргааш тултна гэж хэлэн түүнийг болиулна. Оконнел бамбраа Эмотеп рүү чиглүүлж ягаад би чамтай дахиж уулзна гэж хэлэхэд Эмотеп Эвелинийг авч яваад хэлсэн амнаасаа зурж тэднийг алгаж боолуудад тушаадаг. Оконнел бохрын хоолойг нээж бусдыгаа оруулахад мүсэр эхлэж тэдэнд цаг хожиж өгөн өөрийгөө золиослдог. Маргааш нь Оконнел Джонатан Ардит Бэй 3 дэлхийн 1-р дайны сүнэг чонгоцны нисгэгч Хавлокын тусламжийг авч Хамунаптрал руу нисдэг. Эвелин нисж байгаа онгоцыг хараад Оконнел гэж хэлэн инээмсэглэхэд Эмотеп тэдний араас элсэн шуургаар дайрахад Эвелин тэднийг аврахын тулд Эмотепийг үнсдэгч. Тэдний онгоц элсэн махны цаана осолдон ундаг. Энэ нислэг нь нисгэж Винсний хувьд сүүлчийн нислэг байсан бөгөөд цордог элс түүнийг онгоцтой нь хамт сороход Оконнел хүндлэл үзүүлдэг. Тэд Хамунаптраад ирж чулуугаар таглагдсан ханны цаанд гарахын тулд чулууг зөөнө. Энэ хооронд Джонатан ханан дээр барилгад цэнхэр алд скраб хорхог алган дээрээ тавихад түүний бие рүү орж гараар нь дээш өсгөд Оконнел түүнийг хотгоор зүсэн гаргана. Хорхоо тэдэн рүү дайрахад Оконнел хорхог буудах бөгөөд буундуу сонсон Эмотеп өөрийн мууми уусан тахилчдыг сэрээж тэднийг алж бусдыгаа сэрэгэж тушаадаг. Оконнел тэр гурав алт эрдэнэсээр дүүрэн газар орж ирнэ. Гэтэл газар доороос Эмотепийн муумижсан тахилчид гарч ирнэ тэдэн рүү дайрдаг. Тэд ухарч явсаар Хорусын хөшөөн дээр ирж араас нь хөөж байсан мууминууд руу тесрэг бөмбөг шиднэ. Энэ хооронд Бэни алттай өрөөс чадах чинээгээр алт гаргаж ирнэ тэмээнд ачдаг. Харин Эмотеп Эвелинийг тахилын ширээн дээр гаргаж Анаг Сономоны хажууд хөвтүүлээд хар номыг нээхэд Эвелин Оконнел Джонатан хоёрыг чангаар дуудана. Оконнел Джонатан хоёр Хорусын хөшөөнд ороос алтаар бүрхэгдсэн Амунрагийн номыг олоход Ардит Бэй эмэгтэйг авар муумиг ал гэж хэлээд өөрийгөө золиослон мууминууд руу ороход Оконнел тесрэг бөмбөг шидэж дэлбэлээд Джонатантай хамт Эвелин рүү гүйн. Эмотеп зан үйлийг эхлүүлж Анаг Сономоны сүнсийг дуудан муумижсан биед нь оруулаад чиний үгэлтэй хамт Анаг Сономон амьдрах болно. Бас би ялагдшгүй болох болно гэж хэлээд Эвелинийг хөнөөх гэж байтал Джонатан Эвелин би Амунрагийн номыг олчихсон гэж хашгирав. Эмотеп Джонатаны араас явх хооронд Оконнел Эвелиний гавыг тасаж мууминуудтай тулалддаг.
Түүнийг муминууд барьж дээрэс нь юм унах гэж оролдоход мумигийн тасарсан гар сэлэмнээс барьж О'Коннелл мумигийн гарыг барин түүний дээрээс юм шидэх гэж байсан мумигийн хөлийг цавчхад муми хойш савн унж өөрөө дарагддаг. О'Коннелл Эвелинийг сулуулахад дайчин муминууд тэдэн рүү давшин ортно. Гэтэл анаг сунаа мөн Эвелин араас дайрах бөгөөд муминууд О'Коннеллийн араас хөөж түүнийг бүслэн дайрдаг. Джонатан Амон-Рагийн номыг ашиглан муминуудыг удирдах гэж оролдсон боловч сүүлийн үсгийг мэдэхгүй байсан учраас Эвелинд дүрслэн хэлж асуухад Эвелин түнд хэлж өгнө. Джонатан бүтнээр нь уушгад дайчин муминууд дайралтай зогсоож Эмотепис биш Джонатангаас тушаал авч анаг Суномоныг хөнөөхөөр дайрдаг. Эмотеп уурлан одоо чи үх гэж хэлээд Джонатаны хоолойг бомблоход О'Коннелл түүний баруун гарыг цавчна. Эмотеп түүнийг зүүн гараараа өргөж идээд баруун гараа буцаага залгachна. Джонатан түлхүүрийг Эмотепис хулгайлсан байх бөгөөд Эвелин Амон-Рагийн номыг түлхүүртээ өгнө. Эвелин О'Коннеллд түүний завгүй байлга гэж хэлээд номыг нэгт сур. О'Коннелл Эмотепийн хүчтэй дайралтуудад өртөнө. Эмотеп түүний хоолойг бомбиж одоо чиний ээлж гэж хэлээд амаа сунган дайрах гэж байтал. Эвелин шивлэгийг унших бөгөөд хаалга нэгдэж түүн дотроос цэнхэр өнгөтэй морь түлгэлсэн хэн нэгэн Эмотепийг дайран өнгөрөхөд түүний өгшгүй мөнхийн сүнсийг авч явна. Эмотеп О'Коннелл руу дайрахад түүний сэлмээр сүлбэх бөгөөд Эмотеп үхсдийн хүн дээр үживэн орж өшөөгөө авхаа амлаж мууми болон ялзарч өгдөг. Энэ хооронд алтанд шунаж дахин орсон Бэни хүн талд өргөн явсаар ядарч түр амархаар хөшүүргэн дээр алтаа тавихад таац доошилж эхэлдэг. Тэд Амон-Рагийн номыг орхин гүйх бөгөөд Джонатан алттай өрнөс ямар нэг зүйл авахыг хүсгэд О'Коннелл болон Эвелин татгалзаж түүнийг чирэн гүйцгээдэг. Тэдний араас Бэни гүн ирж О'Коннеллээс тулсан ч усан гараа сунгахад О'Коннелл туслахыг хүссэн ч хаалга хаагддаг. Бүх гар цаагдаж гэрлэх усны дараа Бэни рүү Скара порхоо сүргээрээ дарин хөнөв. О'Коннелл Джонатан Эвелин гурав гарч ирэхэд барилга төрчгтэй нуран тоос усна. Тэд тэмээн дээр гүйн ирж балгас руу гарахад Джонатаны мөрөн дээр Артэд Бэй гараад явхад Джонатан цочин орилно. Артэд Бэй тэдэнд би болон миний хүмүүс танарт талархаж байна. Аллах та нарыг мөнхөд ивэ гэж хэлээд тэднийг орхин авдаг. Джонатан бид дахиад л гар хоосон гэртээ харах нь гэхэд О'Коннелл би тэгж хэлэхгүй гэж хэлээд Эвелинийг үнсдэг. Тэд тэмээг унан нар жаргах зүг явхад Бэнигийн атсан эрдэнэс гялалзаж байгаагаар кино маань дуусдаг. Кино таалагдсан бол лайк, subscribe хонхоо дараарай. Дараагийн киногоор уулзтлаа. Түр баяртай.